Ингээд эхний мэдээллийг хүргэе. Эрчим хүчний салбарынхан цалингаа 30%-аас дээш нэмэхийг шаардсан маргааш өглөөний 8 цагаас эхлэн орон даяар ажил хаяхаа мэдээллээ. Ажил хаялтанд 22 байгууллагын 6000 гаруй ажилтан нэгдэхээ илэрхийлсэн байна. Монголын үйлдвэрчний ерөнхий холбооноос ажил хаялттай холбоотойгоор улс даяар цахилгаан тасрах эрсдэлтэйг сануулж байна. Тэгээ одоо манай эрчим хүч геолог улуурхан үйлдвэрчний хэмжээний холбоо бол одоо 90 удаа энэ ажил хаялттай холбоотой энэ ажилтан албаагч чинь төвчээрийнх нь тог нь тасрах гээд байна гэдгийг одоо сүүлийн бараг л одоо жил шахуу ирж штэ. Одоо яг энэ сая лавгдор шилж байна. Маш удаан хугацааны одоо процесс өрнөж байна. Төр засгийн газрын зүгээс одоо яг энэ дээр тодорхой шийдвэр гаргачих болов уу гэж өмнөх засгийн газрын үеэс л одоо ярьсаар шаардсаар одоо жагсаал цуглаан одоо бидний зүгээс одоо хийж болох бүх зүйлийг хийсэн байна. За одоо хамгийн эцсийн арга хэрэгсэл нь одоо ерөөсөө ажил хаялт дээр тулж байна. Бид ямар ч үсэ одоо маргаашийн тухай техникийн хэлжинд яг одоо шуурхай ажиллагаанд гардаг ажлуудаас бусад буюу одоо захиргааны за тэгээд засварын гэх мэт одоо ажлуудыг бол маргаашийн тухайд бол хамрагдана. За ингээд 6 сарын 30-ны өдрийг бол хараад ямар нэг байдлаар Монгол улсын одоо засгийн газар яамнаас тодорхой санал одоо бас ирүүлэхгүй бол одоо 7 сарын 1-ний өдрөөс бас ажил хаялтад шуурхай ажиллагааны ажлууд бол нэмэгдэж орохоор байгаа гэсэн үг. Эрчим хүчний салбарын ажилтнуудын цалин хөлс бага байгаа нь нийгмийн баталгаад ордож хүний нөөцийн хомсдолд ороход нөлөөлжээ. Тухайлбал Эрдэнэт булганы захилгаан түгээх станц гэхэд 11 аймгийн 147 сум суурьнд захилгаанаар хангадаг. 650 ажилтнтаагаас жилд 15% нь өөрийн хүсэлтээр ажлаас гарч компани ажилтнуудын нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг төлж чадахгүй төрч суманд ажиллах хүн олцдоггүй гэлээ. Хүмүүс яагаад гараад байна? Цалин хөлс нь бага, нийгмийн хамгаалал сул тийм ээ. Дээрээс нь ажиллах нөхцөл нь хүнд. Ийм шалтгаануудаар тэр хүмүүс хайчаад байна угээс судлахаар уулуурхаа ч юм уу, эсвэл гадагшаа хувийн компаниудад ажиллахаар ч юм уу, Солонгос руу ч юм ингэ яваад байна л да. Тэгэхээр энэний гол одоо хор уршиг нь юу юм бэ гэхээр ирээдүйд энэ эрчим хүчний салбарт ажиллах хүний нөөц, мэрэгжлийн боловсон хүчин дутагдалд орж эхлэв байгаа. Тэгвэл дулааны захилгаан станц 4 компани 1400 хүний орон тоотойгоос 100 орчим хүний дутагдaltaй ажиллаж 1 сард 8 хүн ажилласаа гарч байна. Бид нэр өвлийн тэр одоо юу гэдгийг харанхуй байлгахгүй үүднээс ажиллаж 70 градусаас дээш орчин нөхцөлд халуунд бид нэр ажиллаж байна. Нэгэнт ажиллаж байгаад зогссон 100хан дээр үнс тоос тортог гэдэг бол тэр бол ойлгомжтой шүү дээ. Баахан нүр шатаж гарч байгаа орчинд бид нэг гэмтэл устгах гэдэг бол. Тэгэхээр энэ чинь өөрөө ажиллах орчин бол ийм хүнд нөхцлөө. Ийм учраас л бид нэр ажилласан энэ хортой хүнд нөхцөлтөд тохирсон цалин хөлсийг олгож өгөөч гэдэг шаардлагыг л тавьж байгаа гэсэн үг шүү дээ. Энэ бол. Монголын үйлдвэрчний хуулийн холбооноос цалин нэмэхтэй холбоотой 12 зүйл заалтыг салбар яам болон засгийн газарт хүргүүлээд байна. Хэрвээ ажил хаялцтай холбоотой сөрөг үр дагавар гарвал төр хариуцлага хүлээх үүрэгтэйгч тэд сануулсан юм а.